За сайн байна уу? Ингээд Америкийн нэгдсэн улсын түүхийн 2 дугаар хичээл маань эхэлж байна. За тэгэхээр өмнөх хичээлдээ болохоор бид нэр ингээд Америк төв хэрхэн нээгдсэн болон Америк төв дээр хэрхэн Европчууд суурьшиж ирсэн тухай ярьсан. Харин одоо суурьшил нэлээд гүн гүнзгий явагдсны дараа яг юу болсон бэ гэдгийг би тайлбарж ихтэй гэж бодож байна. Тэгэд мэдээж хамгийн анх Англиас Америк төв рүү очсон хүмүүс бол гочлон шашны эрхчлөө хайж очсон хүмүүсээс. Гэхдээ тэрнээс гадна Английн худалдаачид мөн Америкт янз бүрийн худалдаа болон үйл ажиллагаа явуулахын тулд очсноор нэлээд хэдэн Английн колониуд бий болж англичууд тэрхүү колониудаа болохоор 13 шиг колонд хуваан удирдах эхэлсэн байдаг. Тэгэд энэхүү 13 ширхэг колонд хувааж удирдсан атлаа нэг том асуудал гарч ирсэн. Энэхүү 13 шиг колон маань болохоор өөрсдөө ямар нэгэн эрх мэдэл байхгүй, колоны засгийн газар эрх мэдэл харин бүх зүйл Английн засгийн газраас цэвэр хамааралтай байдаг гэсэн байна. Тэгээд энэ маань болохоор ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнох гол шалтгаан болсон. За тэгээд Америкийн нэгдсэн улсыг тусгаар тогтнохоос арай нэг өмнөхөн үеийн тухайн үеийн хойд Америкийн газрын зургийг харах юм бол ерөнхийдөө ийм байдалтай байгаа. Өмнөд хэсэгт болохоор одоогийн ерөнхийдөө Мексикуудын өмнөх үе гэж хэлж байгаа Спейний газар нутгууд тэгээд энэ ч болохоор яг Английн маань колониуд байж байна. Английн колониуд харин энэ ч тэмдэглэгдсэн энэ ч цэнхэр олон ягаан хүрэн өнгөтэй хэсэг бол ерөнхийдөө тухайн Францын колони байсан. Тэгэхээр эндээс харж болох чинь Францчууд болохоор Англиас хэд дахин том колониг эзэмшдэг. Тэгээ дээрээс нь энэхүү том колониг эзэмшдгээс гадна тухайн үед Франц улс бол 20 сая хүн амтай, харин Англи бол 5 сая хүн амтай. Хүн амын хувьд ч эдийн засгч хамаагүй хүчирхэг улс байсан. Тэгэхдээ колонд бол нөхцөл байдал арай өөр байсан. Энэ үед Английн колони болохоор 1 сая хүн амтай. Харин Францын колони болохоор ердөө 50,000 л байсан. 50,000 орчим хүнтэй. Тэгэд мэдээж 1 сая гаруй хүнтэй Английн колони ийм жижигхэн газар нутагтай мэдээж газар нутаг айл болох дэлхийг оролдоно. Харин 50,000 хүн амтай Францын колони болохоор харьцангуй энэ колоны газар нутгуудаа хамгаалахад илүү хүндрэлтэй байсан мэдээж байгаа. За тэгээд асуудал хамгийн эхэлж хурцтад эхэлсэн нь болохоор Европод эхэлсэн дайнаас болсон. Европт болохоор ерөнхийдөө 7 жилийн дайн гэдэг нэртэй Европын улсуудын хоорондоо одоо талцаж байлцсан нэг дайн болсон. За тэгээд энэ дайн маань болохоор тухайн үеийн одоогийн ерөнхийдөө Германы их улс гэж хэлж болохоор Пруссен тэгээд тухайн үеийн одоо Британий эзэнт гүрэн Британий хамт улс Британь нэг тал болоод харин нөгөө талд нь Австри, Франц хоёр нэг тал болоод хоорондоо байлцсан байгаа. Тэгээд энэ хоёр улс хоорондоо байлдаад мэдээж энэ дайн нь болохоор энэ колоны газар нутагт хүртэл өрнөж ирсэн. Яагаад гэвэл энэчээс харж болох чинь Франц, Англи хоёр байлдаж байгаа. Тэгтэл колон дээр ч гэсэн Франц, Английн хоёр колон хоорондоо баг бөөрөөрөө нийлцсэн байж байгаа учраас мэдээж дайн болох нь тодорхой. Тэгээд дээрээс нь бас нэг дайн өрнөхөөс аргагүй байсан шалтгаан нь болохоор тухайн үед аль хэдийн англичууд Францын колоны газар нутаг руу ороод өөрсдийнхөө суурьшлийн бүсүүдийг байгуулад эхэлсэн. Тэгээд дээрээс нэмээд зарим нэг нутгийн индианчуудыг өөрсдөө татаад Франц эсрэг түрхрэх үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан байна. Тэгээд энэ бүх үйл ажиллагаануудаас болоод Францчууд эргүүлээд нутгийн ихэнх индианчуудтай холбоо тогтоогоод тэрхүү индианчуудтай нийлж Англи руу болохоор Английн колони эсрэг одоо дайн зарласан. Гэхдээ энэ дайн болохоор эцэст нь Английн колони ялтаар дуусаж англичуудад Францчууд энэхүү Quebec одоогийн бид Quebec гэж нэрлэдэг Quebec-ийн хэсэг газар нутагчлаа ясар олон газар нутгаа алдаад тэгээ Францын колони болохоор ерөнхийдөө ийм жижигхэн хэсэг бас шахагдаад энийг болохоор бид нэр Луизианагийн колони гэж нэрлэдэг. Тэгээд ерөнхийдөө одоо болтол Канадын Quebec мужид очоод үзэх юм бол энэ ч англи хэлнээс илүү Франц хэл илүү гүн гүнзгий ашигладаг гэх мэт Францын нөлөө одоо бол хിവэрэ байж байдаг. Энэ маань болохоор тухайн үед Quebec мужид болохоор Францын тэрхүү 50,000 колони иргэдийн ихэнх хувь нь энэ Quebec мужид амьдарч байгаа. Тэгээ Quebec муж Англи руу орох үе тэр чигтээ тэр мужидаа үлдээж амьдарсан хүмүүс. Тэгээ тэдгээр үүрүүд нь одоо Францад Канадад байдаг учраас тэрхүү Канад энэ мужид болохоор Франц хэл илүү давмгай ашигладаг болсон байна. За тэгээд мэдээж энэ ч англичууд дахиад нэмээд колонтой болсон
нөхцөл байдал мэдээж англичуудын талд ирэх сатлаа, харин колони иргэдийн хувьд болохоор нөхцөл байдал бүр муудаад явцсан байгаа. Тэгээд энийг тайлбарлахын тулд тухайн үеийн Английн худалдааны үзэл буй мерчантизмын тухай тайлбар хэрэгтэй. Энэ мерчантизм гэдэг нь ямар учиртай үзэл вэ гэхээр англичууд Английн төв засгийн газар колони засгийн газраас татвар хураана. Харин колони засгийн газар бол Английн засгийн газар тусдаа ямар нэгэн байдлаар татвар хураах ирэхгүй. Тэр бол Английн засгийн газар бүх хэргийг шийднэ. Хоёрдугаарт колоноос гарч байгаа ямар нэгэн бүтээгдэхүүн тэгээ дээрээс нь түүхийн зэргийг зөвхөн колони иргэд англичуудад Английн төв засгийн газар буюу Британд л зарах ёстой. Британд хамааралтай компани муу засгийн газарт гарна өөр тийшээ зарж болохгүй. Тэгээ дээрээс нэмээд бас колони иргэд зөвхөн Британд үйлдвэрсэн зүйлсийг худалдаж авах ёстой. Өөр газар үйлдвэрсэн зүйлсийг худалдаж авч болохгүй. Тэгээ мэдээж эндээс харах юм бол бусад газрын колониуд энэ ч хангалттай олон байж гин. Тэгээ дээрээс нэмээд угаасаа Англи руу явах болон Франц руу явах хоёр мэдээж Атлантын далайд тууж явах юм чи эдний хувьд ямар ч ялгаагүй шүү дээ. Ингээд ямар ч ялгаагүй эрдөө засгийн газрын хүчилснээс болоод Англиас юм худалдаж авах шаардлагатай болчихж байгаа. Энэ мэдээж ялангуяа колони худалдаачд бол их ядаргаатай зүйлээс нь төвхтөө бодоод үзэлтэй. Би тэнцээ хоёр дэлгүүр байж байгаа. Хоёр дэлгүүр аль нь руу ч болоод авчиж болно. Тэгээд нөгөө дэлгүүр маань бүр зарим бүтээгдэхүүн илүү хямдхан байж хахад заавалчгүй нэг дэлгүүр л орох ёстой. Тэр дэлгүүр л орохгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Ерөнхийдөө ийм байдлаар боогдмол бодлого голчлон англичууд колон дээр явуулж исэн. За тэгээд эцэст нь энэхүү колони иргэдийн дургуутслыг хамгийн ихээр хүргэсэн нэг томоохон үйл явдал энэхүү 7 жилийн дайн хэмээх дайны дараа болсон байгаа. Тэгээд энэ үйл явдал маань ямар үйл явдал байсан бэхээр мэдээж дайн хийх гэдэг бол тийм амархан ажил биш шүү дээ. Дайн хийх үед мэдээж цэргүүдэд цалингын өгөх ёстой. Цэргүүдэд цалингын өгөхөөс гадна тэрхүү цэргүүдэд тоног хэрэгслийг авч өгөх ёстой. Тэгээд дээрээс мэд хоол хүнсээр хангах ёстой. Энэ бүхэн бол зардал болно. Тэгээ зардал нэмэгцээр агаад дайн хийхд бол их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. За тэгээд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болоод дайнаа хийчлээ. Дайнаа хийцэн чинь нөгөө нэг дайн зарсан хөрөнгө мөнгө маань болохоор өр болоод тоцорч байна. Английн засгийн газар энэхүү өрөө төлөх ямар арга сэцсэн бэ гэхээр колонууд угаасаа л бид нар колоны төлөө энэ колонд дайн хийсэн юм чинь колоны төлөө хийсэн дайныг бол колоноос татвар авч энэхүү бүх алдагдлаа нөхөн гэсэн бодлого баримтлаад колоны иргэдээс нэмж татвар тодорхойлсон ба. За тэгээд эхний татвар нь болохоор 1764 онд батлагдсан Sagar Act гэдэг татвар байгаа. За энэ татвар маань болохоор ямар ч тэгэхээр мэдээж сахарнаас татвар авна. За тэгээд дахиад цааш нь үргэлжлүүлээ Currency Act, Cartering Act, Stamp Act, Townshend Act, Tea Act гэх мэтээр янз бүрийн хуулиуд батлагдаж явсан. Эдгээр хуулиуд нь болохоор цайнаас татвар авна, хэвлэлээс татвар авна, мөнгө дахиад дээрээсээ мөнгө хэвлэх юм мөнгө зэргээс худалдаанаас тийш татвар авна. Тэгээд ерөөсөл бүх зүйлээс нь татвар хураад эхэлсэн. Тэг мэдээж би ингээд зүгээр сууж байсан чинь та засгийн газрын нөхдүүд ирж байлдаж байсан. За одоо бид нэр та нарын төлөө байцсан юм чи одоо танаас татвар авах хэрэгтэй. Баахан татвар нэмж хайчаад яваад хүмүүс мэдээж энэ бол англичууд колони иргэдэд бол зүв бос зүйл шүү дээ. Тэгээд энэ үед дээрээс бас өөр нэг зүйлийг ярих шаардлагатай. За энэ зургийг харцгаая. Энэ зургийг харах юм бол ерөнхийдөө жоохон ухаан мансуурч байгаа ч юм уу нэг эрэхтэй. Өөр нь тэнгэрээс гарч ирсэн гараар титэм зүглэж байгаа харж болно. За энэ зураг маань ямар ч тэгэхээр энэ зурган дээр хэрэгт мансуурч байгаа юм шиг царайтай эрэхтэй нэр бол Английн 1-р Чарльз хаан. Тэгээд 1-р Чарльз хааны энэ зураг маань ямар ч тэгэхээр 1-р Чарльз хааны хаан титмийг бол ард иргэд язгууртнууд өгсөн хэрэг биш юм аа. Энэ бол харин тэнгэрээс ингээ бурхны гар гарч ирээд ерөнхийдөө толгойд нь тайдагцсан уу? Бурхан түүний хаан болгосон. Тиймээс Чарльзын хаанчид бол бурхнаас гаралтай учраас энэ бол химжээшгүй их мэдлэлтэй ах хэвээр. Бурхнаас гаралтай энэхүү ариун хаанчид хин нэгэн эргэлцэх нь энэ бол бурхны эсрэг гэмт хэрэг буюу энэ тэрсэлж байгаа зүйл нүгэл гэсэн тийм үзэл гарч ирсэн. Тэгээд энийг болохоор тухайн Европын хаадууд Divine Rights of King гэж нэрлэдэг байсан. Kings. Ямар ч та гэхээр бурхан хаадын бурханлаг ирэх гэсэн утгатай. Divine. Тэгэд энэхүү бурханлаг ирэх хаадад байгаа гэсэн үгсийн дагуу ерөнхийдөө Европын хаадууд бол өөрсдөө хязгааргүй ирэх мэдлийг бол баталгаажуулаад
эннийхэн өвчин дээр хэмжээшгүй их таан засгийг тогтоож исэн. Тэдгээр хамгийн алдартай нь бол Францын 14-р Луи. За тэгээд Англи ч гэсэн мэдээж нэгдүгээр Чарльз хаан болохоор энэхүү үзлийн үндсэн дээр өөрийгөө хязгааргүй хэрэг мэдлэлтэй болохыг оролдож исэн боловч энэ оролдох нь ерөнхийдөө бүтлгүүтэд эцэст нь Англид иргэний дайн өрнөж өөрөө цаазаар авахулсан байдаг. За тэгээд цаазаар авсны дараа болохоор хиний энэ Чарльзын оронд Оливер Кримвелл Англиг удирдаад явсан. Гэхдээ даанч Оливер Кримвелл болохоор өөрөө нэг өмнө хэлжсэн Плутариан гэдэг нөгөө шашны протестант үзэлтэй. Тэгээ дээрээс нь энэхүү шашны хит үзэлтэй учраас Англид даяар нөгөө христний шашны хит үзлүүдэд хууль болгож батлаад энэний үндсэн дээр дахиад нөгөө Оливер Кримвелл маань ард иргэдийн итгэлийг алдснаас болоод одоо бүх нөхцөл байдал дахиад эсрэгээр эхлээд хүмүүс эргүүлээд хаан одоо байх хааныгаа иргэн санагалзаа. Тэгээд энэ Чарльзын хүү болохоор хаан болж чадсан байгаа. 2-р Чарльз. За тэгээд 2-р Чарльз хаан болоо нэг удалгүй нас орсны дараа хүү Джеймс нь хаан болоо. Тэгээд энэ Джеймс хаан болсны дараа ерөнхийдөө хамгийн том асуудал англичуудад ундарч гисэн. Яа тэгвэл Джеймс маань болохоор өөрөө католик шашинтай хүн байсан. Тэгтэл өмнөх хэсэгч англичууд болохоор нөгөө нэг Английн христийн шашин буюу англиканизмын доор англи улсыг нэгтгэх төлөвлөгөөтэй байдаг. Тэгтэл нөгөө англиканизмын доор англи улсыг нэгтгэж явах ёстой хамгийн тэрхүүн хүн болох хаан нь өөрөө католик шашинтай болохоор мэдээж асуудал үүсгэн тодорхой. Тэгтээ яг англичууд тухайн үед нэг шийдвэрлэх арга байсан нь болохоор ягаад Джеймсийн өөрт нь хүү байхгүй учраас дүүн залгамжил таарна. Харин Джеймсийн дүү нь болохоор өөрөө англиканист байсан болохоор асуудал ерөнхийдөө хялбархан шийдэгдчих байх гэдэг англичууд нэг тоохгүй ээжсэн чи нэг өглөө гинт асуудал гараад нөгөө Джеймс маань хүүтэй болцсон. Хүү тэгээ зогсоогүй мэдээж хүүгээ католик шашинтангээ тунгаглалцсан. Ингэнгүүт англичууд сандараа. За энэ чигтээ явах юм бол Английн хаан ширээ католик шашинтнуудын гарт орхон. Тэгээд энэ чигтээ дахиад нөгөө нэг бид нар бөөн юм болж англиканизмын доор англи улсыг нэгтгэгдсэн байсан чи одоо эргээд буцаад католик шашинтнууд хүчээ аваад дахиад нэг дайн гарч болцчихгүй гэж айсандаа ерөнхийдөө нөгөө нэг Джеймсийн хүү Джеймсийн охин Эн болохоор тухайн Нидерландын гүн Вильямтай гэрэлсэн байсан. Тэгэхээр Нидерландын тэр гүн Вильямыг ерөнхийдөө англиуд дуусчихад та одоо хаан болооч хаан болчих. Тэгэх юм бол бид нэр ерөнхийдөө энэ асуудал маш шийдэгдэх гээд байна гэсэн. Гэхдээ яг мэдээж үнэгүй хаан болохгүй шүү дээ. За мэдээж нэг гадаад багийг авчиад үнэгүй хаан болгодог сайхан. Тэгээд хариуд нь болохоор англичууд энэхүү гэрээн дээр хааныг гарын үсгийг шаардсан. Энэ дээр гарын үсгийг зурхыг шаардсан. За энэ зүйлийн маань нэр нь болохоор Bill of Rights гэдэг. За тэгээд ягаад Bill of Rights гэж нэрсэн бэ гэхээр Bill гэдэг маань ерөнхийдөө англи хэлэнд одоо төлбөр тооцоо мөнгө гэсэн утгатай байдаг шүү дээ. Харин Америк англинд бол тийм англи хэлэнд болохоор Bill гэдэг маань өөрөө давхар хууль гэдэг утгатай. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө эрхийн тунгаг гэж хэлж болохоор эрхийн тунгаг гэж хэлж болно. Яагаад гэвэл англи улсад яг албан ёсны хуулиуд гэж байхгүй. Хуулиудын оронд тушаал, тунгаг энэ төр хуулиож явдаг учраас ерөнхийдөө энийг бол хүний эрхийн тунгаг гэж монголоор орчуулж болохоор. За яагаад энэ маань хүний эрхийн тунгаг болчих вэ гэхээр ерөнхийдөө энэ дээр байгаа зүйлүүд нь болохоор парламентын шийдвэрээр хаан татвар нэмж тогтоох боломжгүй, парламентыг байнга хуралдуулж байх ёстой гихчлэн одоо парламентын засаглал руу ерөнхийдөө англи улс хаан засаглалаас парламентын засаглалтаа шилжиж байгаа. Харин хаан бол ерөнхийдөө нэр төдий зүйл болж хувирж байгаа. Яг тэр зүйлийг баталгаажуулж байгаа нэгдүгээр. Хоёрдугаарт болохоор энгийн иргэдийн эрхийг бас баталгаажуулсан байдаг. Жишээлбэл энгийн иргэдийг баримтлаад хамуулж болохгүй, заавалчгүй зөвхөн одоо мэдүүлэг авах юм уу эсвэл тухайн хүнээсээ одоо шүүх маягаар хэргийг хүлээлгэх ёстой. Харин хизээч эрүүдэн шүүж тамлаж хэргийг хүлээлгэж болохгүй. Тэгээ дээрээс нь бүх хүмүүс одоо сонгуул сандаа өгөх хэрэгтэй гэх мэт чинь тиймэрхүү зүйлсийг багтаасан. За тэгээд энэ ч болохоор Вильям болохоор Вильямыг гарын үсгээ зурчингууд ерөнхийдөө Англид орчин үеийн хүний эрхийн эхлэл тавигдсан гэж үзэж болохоор ид болж байгаа. Тэгвэл энэ зүйл маань болохоор нэг том асуудалтай байсан. Яагаад вэ гэхээр нэгдүгээрт энэ зүйлийн тэр хүний эрхийн тунгаг гэсэн шүү дээ. Хүний эрхийн нийтлэхийн тулд нэгдүгээрт мэдээж англи улсын иргэн байх шаардлагатай. Хоёрдугаар сонсолцол энэ бол эцээц бүх зүйл шашнаас болсон шүү дээ. Тэгэхээр шашнаас болсон учраас бас
загалмайтны шашинтан байх хэрэгтэй. Мэдээж христний шашинтан гэсэн үг. Загалмайтан. 3 дугаарт цагаан эрстэй. Яагаад вэ? Энэ бол нөгөө нэг тухайн үед боолчлол бүр мөссөн арилаагүй байсан үе. За тэгэхээр ерөнхийдөө Англи улсын иргэн загалмайтны шашинтай цагаан эрстэй хүмүүс ерөнхийдөө бол хамаатай гэж хэлэхээр хэл болохоор зүйлээсэн. Энэний бол тод баталгаа нь бол нэгдүгээрт одоо колон болон тухайн Англид байсан хар арьс боолуудад бол энэ бол хамаагүй. Тэгээ дээрээс нь нэмээд Европчуудад бол 19-р 100 хүртэл загалмайтны биш шашинтай хүмүүс бол ерөнхийдөө дорд үнс хандлага бол хаасайгүй байсан. Харин яагаад иргэдэд хамаатай вэ гэхээр энэ бол колони иргэдэд бол огтхож падли байхгүй. Колони иргэд бол ерөөсөө өөрсдийнхөө хүснээрээ тийж хууль энтрээ баталж чадаагүй шүү дээ. Тэгээд англичууд болохоор яг орчин үеийн парламентын системийг гаргаж хүмүүс нь сонгуул саналаа өгөөд парламентэд гишүүдээ сонгоод тэдгээр нь татварын хуулиудыг батлаад явж итэл нөгөө колонд болохоор ямар ч хамаахгүй. Колоны иргэд ямар ч одоо тийм парламентын гишүүн сонгохгүй атлаа нөгөө татвар төлөөд идэг. Тэгэд энэ нөхцөл байдал ахын мэдээж колоны иргэдийн гуурыг хүргэж колоны иргэд нэгт алдартай ураа гаргасан байдیں۔ Хэрвээ төлөөлөгч байхгүй бол татвар байхгүй гэж. Энэ юу гэсэн үг гэхээр бид нэр парламентд төлөөлөгчөө илгээе цагт парламент биднээс татвар авах ирэхгүй гэсэн үг. За тэгээд парламентаас татвар авах ирэхгүй гэж бож та ирэхгүй гэж мэдээж эн чинь бол жоохон юу ууш таарч байгаа үстэй. Нэг бол биднэрт одоо тусгаар эрхийг үг одоо яг тэр парламентд ирэх өөрсдийн төлөөлөгчөө явуулах. Үгүй бол бид нэр өөрсдийнхөө парламентыг байгуулнаа. Тусгаар тогтно гэсэн үг байхгүй юу? За тэгээд анхандаа болохоор мэдээж колони иргэдүүд Англиас тусгаар тогтно гэдэг бол жоохон юу дур муутайхан хүлээж авч байсан. Яагаад гэвэл энэ чинь бас жоохон юу шүү дээ. Англи эцэц бас тэдний их орон байсан шүү дээ цагтаа өвөг дээдсийн их орон тэд нэрт Англиас цагаад Англиас колоноор ирсэн хүмүүс. Тийм болохоор бас Англиас шууд тусгаар тогтнох нь хэцүү байсан. Гэхдээ эцэст ерөнхийдөө хоорондоо хилцэж тохироод тусгаар тогтнохоор болсон. Тэгээ тусгаар тогтнохоос өмнө бол нэлээд хідэн үйл явдал болсон байдаг. Тэдний нэг нь болохоор Босны цайны хэрэг гэдэг үйл явдал байгаа. Тэгээ Босны цайны хэрэг яагаад алдартай үйл явдал гэхээр та нарт түрүүн би баахан одоо шинэ татварын хуулиудын тухай хэлсэн байгаа. Тэр татварын хуулиуд болохоор цайны татвар гэж байдаг байсан. За тэгээ энэ цайны татварыг ерөнхий цайны татвар тэгээ дээрээс мэ цайг зөвхөн англичууд зарна. Английн дорнод интэх компани зарна, өөр компани цай зарахгүй. Тэгэд эндээс татвар авна. Энийг эсэргүүцсэн хэсэг колони иргэд Джон Адамсаар тэргүүлсэн колони иргэд болохоор өөрсдөө Индиан хувцас өмсөж жагаад за энэ зураг нь чинь Босны цайны хэрэг. За тэгээд Босны цайны хэрэг болохоор одоо Индиан хувцас өмсөж очоод тухайн үеийн Английн завин дээр ачигдсан байсан цайнуудыг бүгдийн далаар аваа шидэгдсэн хэрэг. За ингээд цайнуудын бүгдийн далаар авч шидэхдээ Индиан хувцас өмсөж очоод шидэгдсэн. Мэдээж энэ маань болохоор Английн дорнод энтхийн компани мэдлийн цай байсан. Ингээд ийм үйл явдал болсон шалтгаан болохоор ихэнхдээ ерөнхийдөө англичуудын эсрэг тэрхүү одоо элдв янзын татвар болон монопол эрх тэгээ дээрээс нь ялангуяа колони иргэдэд хамгийн их дургуг хүргэж байсан ерөнхийдөө нөгөө нэг цэргийн одоо хууль гэж байсан. Тэр цэргийн хууль нь ямар учиртай вэ гэхээр колонд байгаа цэргүүдийн ерөнхийдөө колонд байх зардлын колони иргэд гаргах ёстой гэдэг хууль. За тэгээд эндээс Босны цайны хэрэг болохоор ерөнхийдөө Английн эсрэг хийсэн тусгаар тогтнолын дайны хамгийн эхлэл гэж үздэг үйл явдал. Гэхдээ энээс өмнө болохоор бас нэг том үйл явдал болж байсан. Тэгээд энэ болохоор ялангуяа Джон Адамсын тэр энийг суртал хуулганд их ашигласан байдیں۔ Энэ маань болохоор энэ зураг дээр дүрслэгдсэн Босны хядлага гэдэг нэртэй үйл явдал. Босны хядлагын үйл явдал нь болохоор тухайн үед цэргүүд нэг цэрэгтэй маргалдсан колони иргэн хүмүүстэй цуг ерөнхийдөө тэр цэрэг рүү одоо маргалдаж явах үедээ нэлийн ширүүн маргаа өрнөсөөс цэргүүд гал нээгээд 5 хүний амьд хүрсэн үйл явдал гэдэг. Энийг болохоор Босны хядлага гэж нэрлэдэг. Гэхдээ гол асуудал нь тухайн үед цэргүүд ямар ч шийтгэл оногдоогүй гэдэг том асуудал болсон. За тэгээд нөхцөл байдал нэгэнт ийм дээрээ тулсан болохоор колони иргэд өөрсдийнхөө эрхийг олж авахын тулд хоорондоо чуулж эхэлсэн. Тэгээд энэхүү чуулганыхаа үр дүнд өөрсдөө айран байгуулахаар шийдэж
айран байгуулахаа шийдэж өөрсдийнхөө армийг одоо цуглуулж бэлдэж эхэлсэн байгаа. Тэгээд энэ үүнд нь болохоор яг хэдхэн жилийн өмнө олсон нөгөө нэг Франц болон Индианчуудын эсрэг байлцсан тэрхүү дайнд баатарлагаар гавьяа байгуулж байсан Жорж Вашингтоныг цэргийн удирдагчаар сонгож, цэргийн ерөнхий командлагчаар сонгож цэргээ байгуулсан. Мөн дээрээс нь нэмээд өөр бусад улсууд руу нууц төлөөлөх чиглэлийн бусад улсуудаас тусламж хүсэх гэх мэтээр одоо явсан. Тэгээд адаг сүулт нь болохоор тусгаар тогтнолын тунхаг гिचг дээрээ гарын үсгээ зурснаар Америк улс тусгаар тогтнолоо зарласан байдэ. За тэгээд дараагийн хичээл дээр болохоор Америкийн тусгаар тогтнолын дан хэрхэн өрнсөн болон тусгаар тогтнолын тунхаг бичиг дээр яг ямар зүйлсийг одоо тусгаж өгсөн байдаг вэ гэдгийг ярилцах болно.